Сайн байцгаана уу эрхэмдүүд үзэгчдээ. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаараа Алтан булаг сумаас бэлтгэн хүргэж байна. Хүлээн авч үзсэн үү? Төв аймгийн Алтан булаг сум нь 1936 онд Бор өндөр уулын өрдөгт Аржаалынгийн жасын суурин дээр Бор өндөр нэртэйгээр анх байгуулагдсан төвхтэй. Нийт 565,295 га нутаг дэвсгэртэй бөгөөд 2021 оны жилийн эцсийн тооллогоор нийт 1007 өрхийн 3,375 хүн ам 309,927 толгой мал тус тоологдсон байна. Тус сум нь 2020 онд Улаанбаатар хотын хаан уул дүүргийн 13 дугаар хороо Шуван Папаркаас сумын төв хүртэлх 13.7 км хатуу хүчилттэй автозамаар холбогдсон. Сум орон нутгийнхаа онцлог тохируулан бодлого зорилттой оновчтой тодорхойлон ажилласнаар 2017-оос 2021 он буюу сүүлийн 5 жил аймгийн шилдэг сумаар шалгарсан төдийгүй 2019 онд Монгол улсын төвийн бүсийн шилдэг сумаар шалгарсан амжилт тэднийх. Бид 2020 оны орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн бодлого зорилтуудаа сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө, ураны жилийн төлөвлөгөөнд оруулж хэрэгжилтийг амжилттай хангаж ажиллаж байна. 2021 оны Төв аймагчууд бид хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих ураны жил болгон зарласан. Энэ хүрээнд бид хүний хөгжил, эрүүл мэндийн талаарх бодлого зорилтуудыг дэвшүүлж хэрэгжилттэй хангаад ажилласан. За хүний хөгжлийг дэмжих хүрээнд бид нийгмийн салбаруудад хөрөнгө оруулалтуудыг татаж, за мөн бас боловсролын шинжилгээний бодлогыг хэрэгжүүлж, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлж, боловсролын зэргийг ахиулж, захин хичээлийг үр дүнд хүргэж, эсэлтийн ерөнхий шалгалтын оноог улсын дунджаас дээгүүр дүгнэгдүүлж бас ийм сайхан амжилттай ажилласан байгаа. 2021 онд манай Алтан булаг сум маань халамжаас хөдөлмөрт шилжсэн Төв аймгийн анхны сум болсон. Энэ хүрээнд бас зорилт төрхийнхөө иргэдэд бид нэр амьдралын ухаанд сургах, сургалтанд хамруулж, мөн бас төр болон байнгын ажлын байранд иргэдүүдэд хамруулж ажиллаа. Мөн бас манай энэ иргэдийнхээ дунд зорилт төрхийн дунд хоримтлын бүлэг байгуулж ажилласан. Цаашид бид энэхүү үйлдвэрлэгчтэй дэмжиж, энэ зорилт төрхийн айл өрхүүдийг мэрэгшүүлж, үйлдвэрлэх боломжоор нь хангаж, бүлэг болгож, хоршоо болгож улмаар асан гэж сум хөгжүүлэх сангаас цаашлаад аймаг хөгжүүлэх санд уламжилж бас асуудлуудын шийдвэрлэж ажиллаж байна. Манай сумын хувьд бол сүүлийн 5 жилийн хугацаанд бол бас аймаг орон нутгтаа бол бас тэргүүлж, ажиллаараа тэргүүлж, бусдынхаа манлай, бус сумудаа бол манлай ажиллаж байгаагийн нэг гол давуу тал бол төсөлт байгууллагуудын дарга хэлгснээр бүх төрийн албан хаагчид нэг удирдлаганд ингэж тэгдэж тийм ээ. Нэг тэгдэж ингэж төрийн үйлчлэгийг иргэдэд чиглэлгүй хөнгөн шуурхай үзүүлэх энэ чиглэлдээ бол маш их анхаарч ингэж ажиллаж нэг үр дүн юм а гэж ойлгож байгаа. Бид хүн бол төрийн албыг төлөвшүүлж, төрийн албыг хүн сурталгүй байлгахын тулд бол жил улирал болгон бол хариуцлагатай төрийн албаа гэж аянийг өрнөөж ажилладаг. Энэний зэрэгцээ бол бас хариуцлагын талон гэдэг юм нэвтрүүлсэн. Хариуцлагын талоныг нэвтрүүлээд энүүгээрээ бол бүх засаг даргынхаа намын газрын бүх албан хаагчдын ажлыг дүгнэж урамшуулдаг. Ингээд ажлынх нь үр дүнгээр улирал бүрийн эцэст бол улирлын үр дүнгийн урамшууллыг бол цалингийнхаа санд багтааж ингэж өгч урамшуулж ажиллаж байна. Бид түүхний хувьд бол төрийн захиргааны байгууллагын ажилтны албан хаагчдын амьдрах нөхцөл нийгмийн баталгааг хангаж ажиллахын тулд бол засаг дарга 5 газрыг шийдвэрлэж өгсөн. Засаг даргын намын газрын хамт олонд бүх хөгт ногооны тариалттай байгалийн услахатай тариалангийн талбай шийдэж өгсөн. Энэ дээрээ бол бид хүн сүүлийн 3 жил төм сүнсийн ногоо тариалаад тэндээсээ бол бид түүхний хувьд бол эхний жилдээ 20 хэдэн сая төгрөгийн ашигтай. Тэгээд өөрсдөө хэрэгцээнийхээ төм сүнсийн ногоо тэмцээнээс аваад босод төсөлт байгууллагуудад бас үнгүүгээр хандуулах, босод аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд цэргийн ангидаа хүртэл бас өгөөд явж байгаа. Энэ бол манай төрийн захиргааны албан хаагчдын амьдрах нөхцөл нийгмийн баталгааг хангаж байгаа нэг том үзүүлэлт юм а гэж ойлгож байгаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар уламжлалт болон эрчимдсэн мал аж ахуйг зохистой хослолон хөгжүүлж, газар тариалаг мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, сумын эдийн засгийн хөгжлийн тэргуулах салбар болгох, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, ажлын байр нэмэгдүүлж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг сумынхаа хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон, сумын эдийн засгийн өнөөгийн байдал аймаг улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагатай уялдуулан ажиллаж байна. За манай суманд бол одоо хөгжил цэцгэлтийн талаар бол их юм хийгдсэн. Засмал замтай хаттайгаа холбосон шүү, засмал замтай болсон цэцэрлэг өргөдөл шинээр юм баригдсан. Одоо тэгээд энэ засмалаа дагаа бүх гэрэлтэй гудамжууд гэрэлтэй болсон. Одоо тэгээд энэ чинь энэ юу хийгдэх юм гинлээ. Гол дээр гүүр хийгдэх юм гинлээ, бетонын гүүр тавигдах юм гэсэн. Цэвэр халуун усны тийм шугам хоолоймолоо тавигдах юм гэсэн тийм бол их юм хийгдэж байгаа. Одоо тэгээ шинээр янз бүр юмнууд энэ хийгдэх юмнууд дуулж жил байх юм. Тэр үчнэл хийгдсэн. Одоо дараачихын хийгдэх юмнууд нь бол цэвэр бохор усны шугам, тэр одоо гүүр, бетонын гүүр тавигдах юм л тэр мэт юм. Одоо энэ жилээс ингээ хийгдэх юм гэсэн. Төв аймагчууд 2021 оны хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, энэхүү өрөөний жилд Алтан болог сум боловсролын салбарын чанар хүртээмжийг дээшлүүлж, сургуулийн өмнөх боловсролын хамрын сургалтыг нэмэгдүүлэх, хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг сумын хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна. Алтан болог сумын цэцэрлэг нь 1960 онд нэг багш нэг бүлэгтэйгээр хөдөлмөр нэгдлийн хөрөнгөөр орон сууцны байранд анх байгуулагдсан бөгөөд 2004 онд аймгийн цэцэг даргын намын Английн хүүхдийг эвэх сангийн хамтарсан хөрөнгөөр өөрийн гэсэн зориулалтын байртай болжээ. Тус цэцэрлэг нь малчтын хүүхдүүдэд илүү ойртох зорилгоор 2010 оноос зуны нүүдлийн гэр цэцэрлэгийн суурийг тавьж, одоо хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Ирээдүйн цэцэрлэг нь өнөөдрийн байдлаар 19 багш ажилтан 150 хүүхдийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. За манай цэцэрлэгт бол мэрэгжлийн багшаар 100% хангагдсан бөгөөд бүх багш нарын маань 60% зэрэгтэй багш нар, мөн 60% нь бол магистр зэрэгтэй багш нар эзэлж байна. За төрийн албан агштын ёс зүй болон багшийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж, ёс зүйн зөрчилгүй хамт олон байна. За сумын цэцэг даргын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан цэцэрлэгийн хамрын сургалтыг нэмэгдүүлж хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэсэн зорилтын хүрээнд 2021 онд бол сумын хэмжээнд 5 настай 56 хүүхэд байдгаас үндсэн сургалтанд 43 хүүхэд, явуулын багшийн сургалтанд бол 13 хүүхэд хамрагдаж, нийт цовд хамрагдсан 5 настай хүүхэд бол 100% хамрагдaltaй байна. За цус цэцэрлэг нь 2017-оос 21 онуудад 2 удаа сумын шилдэг тэргүүний байгууллагаар шалгаж байсан бөгөөд аймгийн цэцэг даргын нэрэмжт үзлэгээр 90-тэй шувтад өгнөгдөж байсан байна. За 2020-оос 21 онд тус цэцэрлэг нь шинэ өргөтгөлийн барилгадаа 3 бүлэг болон шинээр тогтжуулж, за энэ болохоор эцэг эх болон хустай байгалийн зохицуулалт газрын төсөл хөтөлбөр багш ажилчид болон малчтын хандвар нийтдээ 16 сая 890 мянган төгрөгийн хөрөнгө, за боловсрол шинжилгээ ухааны яамнаас 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сандал ширээ, галтгооны тавилга төхөөрөмжийг болвол шинээр авчирч суурлуулан, за хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд сурч өгчих боломжоор хангаж ажилласан байна. Хүний хөгжлийг тодорхойлох чухал суурь үзүүлэлт болох ерөнхий боловсролын чанарыг дээшлүүлэх, тэгш хүртээмжтэй хүргэх, сурагч нэг бүрийн сурлагын хоцрогдлыг бууруулж, суралцагчдыг боловсролтой, бодит чадамжтай, хүмүүнлэг эргэн болгон төлөвшүүлэхэд боловсролын бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. 61 жилийн түүхтэй Алтан болог сумын ерөнхий боловсролын сургууль нь 2022-оос 2023 оны хичээлийн жилд 18 бүлгийн 450 суралцагч, 51 багш ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих хүрээний жилийн хүрээнд суралцагчдын амьдрах, суралцах ая тухтай орчныг бүрдүүлж, аймгийн хөрөнгө оруулалтаар дотуур байрны дээврэн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Сургуулийн дотуур байранд өнөөдрийн байдлаар нийт 48 суралцагч амьдарч байна. За тухайн сургуулийн хувьд өнгөрсөн онуудад сумын цэцэг дарга болон аймгийн цэцэг даргаас өгсөн үүрэг даалгавруудыг тодорхой хэмжээнд биелүүлж гэж үйл ажиллагаагаа явуулсан. За энэ ажлын хүрээнд баггүй амжилтууд болон бүтээн байгуулалтын ажлууд хийж хэрэгжүүллээ. За үүнээс тухайлбал өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хөрөнгө оруулалтаар хичээлэх сурагчдын дотор байрныхаа дээврийг нийтдээ 76 сая төгрөгөөр засварласан байгаа. За түүнээс гадна сумынхаа цэцэг даргын дэмжлэгтэйгээр
тодорхой хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд хийлээ. За үүн дотор одоо хичээлийн байр болон дотор орны хагаад нэлийн фасадны будгийг одоо багш ажигчдын хүчээр бүрэн хийж дуусглаа. За түүнээс гадна байгаль орчны яамнаас одоо хэрэгжүүлж байгаа эко орчин бий болгох одоо төсөл нийтдээ 20 сая төгрөгийн төслийг одоо хэрэгжүүлж өнгөрсөн намрын одоо мод тариалтын үеэр сургуулийн одоо хичээлийн байрны орчим 1080 ширхэг мод нэмж одоо суулгасан байгаа. За ингэснээр одоо манай сургуулийн орчны одоо ногоон орчин буюу ногоон байгууламжлал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. За түүнээс гадна сурагчдын сурч хөгжих одоо орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт авсан. За үүн дотор одоо боловсрол шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар нийтдээ 2 ангид одоо ширээ сандал, за бусад одоо багш нарын одоо ширээ сандал болон одоо бусад техник хэрэгслүүд ингээд авч хичээл сургалтанд ашиглаж байна. За түүнээс гадна одоо жил бүр уламжлалын зохион хийгддэг төгсөгчдийн одоо хань дүү хөрөнгө оруулалтаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. За манай ангийн өднөн 2021 онд элсдийн ерөнхий шалгалтаар аймагта 3 дугаар байранд эзэлсэн юм амжилт үзүүлсэн байгаа. Нийт 10 хичээлээс 7 хичээл сургалтынхаар элсдийн ерөнхий шалгалт өгөөд улсын томцоос дээгүүр гарсан үзүүлэлт үзүүлсэн байгаа. За энэ үзүүлэлт амжилт одоо юунаас болсон бэ гэхээр манай сургуулийн сорилын машин авч түүн дээр одоо хүүхдүүдэд хариуцлал дээр ажиллуулж хэд хэдэн давтамжтайгаар ингээд сорилыг авч тэр машин дээр унжуулсаар хүүхдүүд бол хариулт усан дээр бол алдаагүй сайхан хийдэг болсон. Энэ бас одоо ээштэй сорилд амжилт үзүүлэхэд бол нэлээд төлөвч болсон гэж үзэж байгаа. За мөн оны ээшийн сорилын материалуудыг авч одоо багш нараа ажиллуулж түүн дээрээ анализ дүгнэлт хяналт шинжилгээ хийж бас хүүхдүүдтэйгээ одоо тулж ажилладаг. Мөн элсдийн ерөнхий шалгалтын оны тестүүдээр бас одоо багш нар маань ажиллуулж ингэж одоо сорилт маш сайн хамрагдсанаар элсдийн ерөнхий шалгалтыг амжилттай хүнд болсон гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлж, хэвтэн эмчилүүлж байгаа иргэдийн 5 тухайг ханган, эрүүл мэндийн төвийн гадна фасадны дулаалгын барилга засварын ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. 1974 онд ашиглалтад орсон 10 ойртой тус эрүүл мэндийн төвд 3 их эмч, 5 совилогч, 2 багийн эмч, эмийн санч, вакцины совилогч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одоо энэ зөнгөлөн тохиолдох халдварт бус өвчнийг илрүүлэх үзэлгийг амжилттай хийсэн байгаа. Энэ бол одоо өрсөн сэргийлэх үзлэг гэдэг бол тус анхан шатны эрүүл мэндийн төвийн одоо бас гол нэг ажил байдаг. За энд бол артерийн гипертензи, жихрийн шийдэн хөхний өмнө илрүүлэх, умаа хүзүүний өмнө илрүүлэх үзэлгүүдийг бол аймгийн дунджаас дээгүүр одоо 73.4%-тэй тус бүр одоо ханган хэрэгжүүлж ажилласан байгаа. За мөн 2 дугаар гол ажил бол 2021 онд манайх их хүүхдийн эндэгдэлгүй ажилласан. За суманда 13 их одоо хэвийн төрүүлж амаржуулсан байгаа. За мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гэрээнд тусгасан 4 төрлийн тусламж үйлчилгээг одоо амжилттай гүйцэтгэж давхарцсан тоогоор бол 2785 үйлчлүүлэгчийг нь даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ, эхо, оншилгоо, зүрхний цахилгаан бичлэг, пиц гэмчилгээ гэсэн лабораторийн шинжилгээ гэсэн ийм үйлчилгээнд хамруулж ажиллаж одоо санхүүжилт авсан байгаа. За хүний нөөцийн тасралтгүй одоо хөгжүүлэх ийм зорилтын хүрээнд одоо нийт эмч мэрэгчлэлтэн нар одоо кредит цаг буюу багц цагийн хангалтыг бүрэн ханган биелүүлж лицензээ сунгуулan ажилласан. Мөн үүний зэрэгцээ 2 мэрэгчлэлтэн маань одоо мэрэгжлийн зэргийн шалгалтанд амжилттай бэлтгэж оролцоод одоо зэрэг хамгаалж ахлах зэрэгтэй эмч совилогч болсон байгаа. Сумдаа соёлын бодлогыг хэрэгжүүлж, иргэд олон нийтийг соён гээгэрүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллага бол соёлын төв. Алтан булаг сумын соёлын төв нь хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч үйлчилгээний ажилтан, дарга гэсэн үндсэн 5 орон тоотой ажиллаж байна. Тус соёлын төвөнд дэрэгдээ бүжиг, дуу, хөгжмийн дагуулан хичээллүүлж байгаа бөгөөд 50 гаруй сурагч танхимаар хичээллэж байгаа юм а. Мөн номын сангаар байнгын 73 уншигч үйлчилгээ авдаг байна. За, Алтан булаг сумын засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнөөс соёлын төвийн 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийтдээ 5 зорилтын 18 хийж хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн за мөн ондоо 90.5% хэрэгжсэн байна. За мөн сумын засаг даргын 2021-ээс 2024 он
тэгж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт за соёлын төвийн 2021 онд яг хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд мөн 7 зорилтын 17 хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн за 91.6% хийж хэрэгжүүлсэн байна. За сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд мөн тусгагдсан соёлын төвөөс хийж хэрэгжүүлэх арга хэмжээнд 5 зорилтын 11 арга хэмжээг төлөвлөн за мөн 90.5% хэрэгжсэн байна. За соёлын төвд хэрэгжиж байгаа хууль тогтоомж шийдвэрийн хэрэгжилт болох засгийн газрын тогтоол, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, аймгийн засаг даргын захирамж, за мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сумын засаг даргын захирамжийн хэрэгжилтүүдийг хангалттай үнэлгээтэй хэрэгжүүлж ажилласан байна. За манай соёлын төв 2019 онд аймгийн шилдэг соёлын төв, за мөн ондоо аймгийн хөтөлбөрийн аварга хамт олон за Монголын соёлын ажлын хөгжлийн эрен холбоо гэдэг холбооноос зохион байгуулсан урлагийн анх дугаар наадамд аймгаа төлөөлж оролцоод шилдэг гран-приг авсан байж байгаа. Экологийн цэвэр бүтээгдэхүүн эсгий ширмэл ширдэг гярах бүсээрээ алдартай тус сум нь халамжаас хөдөлмөрч шилжсэн анхны сум болсон билээ. Жижиг дунд үйлдвэрлэлд эрхлэгч баялаг бүтээгчтэй бодлогоор дэмжин ажиллаж, ажлын байр бий болгох гээд анхаарч, сум хөгжүүлэх болон аймаг хөгжүүлэх сангийн зээлэнд хамруулж, сумынхаа иргэдийг байнгын ажлын байраар хангасан байна. Өрхийн хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд өрхөө үйл ажиллагаа явуулахад сум орон нутгийн зүгээс бас дэмжлэг тусалцаагуудад нэлээдгүй үзүүлсэн. Жишээ нь одоо манайх сум орон нутгийн зүгээс өгж байгаа сум хөгжүүлэхийн зээл, тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийг мөн хөдөлмөр халамжийн хэлтсийн зээл гэдэг ингээд бас тодорхой зээлүүдээс бол нэлээдгүйгээр авсан. Тэгээд үйл ажиллагаагаа төлж ажиллахдаа энэ зээл биднэрт өгснөөр бас бид нар ингээд энэ тоног төхөөрөмжөө өргөтгөх бас ажлын байр нэмэх хэтэр гэдэг ингээд нэлээдгүй биднэрт тусдын болоод ингээд ажиллаад явж байна. Тэгээд манайх бол ерөнхийдөө бол хүүхдийн зэмбэн гутлаар дагнадаг. Одоо яг хоршоол болж байгаа болохоор бас өргөжүүлээд бүх төрлийн оёдол үйлчилгээ тэгээ гутлын төрөл мөрлөө олжруулад ингээд явах гад ийм зорилго тавиад тэрийг хэрэгжүүлээд ингээд ажиллаад эхлэх гэж байна. Тэгээ манай орон нутаг маань бидний ингээд ажлын байраар хангаад ингээд ер нь үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа хүмүүсээ тодорхой дэмжлэг тустай үзүүлдэг нэг нь бол ингээд ажлын байраар хангаад байж байгаа. Одоо намайг үйл ажиллагаагаа өргөтгөж байгаатай холбоотойгоор ахаад ажлын байрын маань томруулаад 3 өрөө байраар одоо хангаад ингээд хангах гад ингээд өрөөгийн маань өгсөн байж байгаа. Тэгээд бид нэр ер нь бол манай сумандч дээр Төв аймгийн хэмжээгээр болсон үзэсгэлэн худалдаанд маш их оролцдог. Мишель Рисгодор ч гэсэн манайх байнгын үзэсгэлэн худалдаанд оролцдог. Тэгээд Устан байгалийн цэцлэх газраас бас биднийг манай сумын үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ хөдөлмөрчдийн маань нэлээд дэмждэг. Устан байгалийн цэцлэх газрын үйл ажиллагааны дэмжлэгээр бид нар бас нөгөө Мишель Рисгодор Улаанбаатар хотод явагдаж байгаа үзэсгэлэн худалдаан дээр дандаа бид нар нөгөө эдийн засгийн талаас нь дэмжиж дангууны төлбөр төлөх мөлөх гэдэг ингээд бид нар өөрсдөд энэ дээр бараа бүтээтгүүн авчи борлуудад бас амьдрал авахд хэрэглэдэг юм аа. Тэгээ манай сум бол бас үйлдвэр үйлчлэгээ дэмжиж хөдөлмөрчдийн дунд өөртөө сумандаа олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Бас уралдаан тэмцээнүүдийг явуулдаг. Тэгээд тэр тэмцээн уралдаандаа бид нар оролцоод одоо хөдөө аж ахуйн газраас, сум орон нутгаас, багаас гэл янз бүрийн үйл ажиллагаа явагдаад бас тодорхой хэмжээний амжилтыг үзүүлээд байж байгаа. Ерөнхийдөө өөрөө хуваарь хөдөлмөр эрхэлдэг байгаа. 2019 оноос эхлээд би энэ төмөр хийц үйлдвэрлэгээд анх Төв аймгийн нэг гарааны бизнесийг залуучуудын гарааны бизнесийг хөдөлмөр дэмжих сангаас анх 10 сая төгрөг зээл аваад анх эхэлж ирсэн. Тэгээд энэ одоо энэ суманда одоо хуваар буюу гэрээрээ энэ гагнуурын цех ажилладаг. Энд болохоор малчид Төвийн айл өрх өдрөөр зориулсан тийм малын хашааны гүйдэг хаалга, савар тэгэл хүн ер нь хийлгийг үл ер нь бүхэл гагнуурын ажлуудыг хийж байгаа. Төмөрлөл угаасаа гагнуулах юм чинь тэр шугамаараа ер нь бүхэл юм хийж та. Одоо энэ адууны тамхын хүн өөрсдөө хийлгийг үл одоо тэгэл яг тэд ихгүй ер нь тэгэл одоо зөвхөн захиалгаар иймээс гадна чи хөдөө орон нутгийн машин тэргийн юм эвдрэх, гагнах тэр болгоно бас хийгээл чинь та.
Төв аймаг 2021 оныг хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Өрөөний жилийн хүрээнд Алтан булаг сум иргэдийнхэн эрүүл мэндийг дэмжих, боловсролын чанарыг сайжруулах, аж ахуйн нэгж иргэдэд дэмжлэг үзүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьж халамжаас хөдөлмөрчилсөн анхны сум боллоо. Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг эдийн засгийн өнөөгийн байдал аймаг улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар уламжлалт болон эрчимдсэн мал аж ахуйг зохистой хостуулан хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлж эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар болгох, дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2021 онд аймаг сумын хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлж, аймгийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн төвийн гадна басаатны дулаалгын засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Сурагчдын ая тухтай суралцах орчныг бүрдүүлж, дотор байрны барилгын дээврийн засварын ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Төрийн албан хаагчид болон залуу гэр бүлийг дэмжин хаус хорооллыг нийгмийн хариуцлагын гэрээгээр хашаажуулж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар дулааны шугамд холбож, тоглоомын талбайн асуудлыг шийдвэрлэлээ. Зүүн дэнжин гэр хороололд шинээр 2 гэрэл замхаг байршууллаа. Орон нутгийн хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгжтэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээгээр сумын төвийн төсөвт байгууллагууд гадна өнгөцөмжөө сайжрууллаа. Жишг хашаа ажлыг үргэлжлүүлж, нийтийг хамарсан ажлын төсөлд хамрагдсан иргэдээр 26 айлын хашааны өнгө үзэмжийг сэргээлээ. Тэр бомбод тарих үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн талбай хатуу хөжилттэй автозам дагуу 6354 ширхэг суулгацыг тарьж суулгалаа. 2021 онд 309,927 толгой мал тоолуулж, мал аж ахуйн салбараас улсын авраг 1, аймгийн хошоо авраг 1, авраг малчин 4, залуу авраг малчин, авраг сайчин, алтан төлөгийн эзэд хөдөлмөрийн авраг менежер, үйлдвэрлэгч, хөдөлмөрч Манлай Ахмад тодорлоо. Мөн сумын эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хангах, малынхаа үр ашгийг дээшлэхэд анхааран ажиллаж, 2021 онд сумын хэмжээнд авраг малчин 4, залуу авраг малчин 2, тэргүүний малчтын бүлэг 2, премьер, тариаланч, алтан төлөгийн эзэд сумын үйлдвэрлэл эрхлэгчээ шалгаруулж алдаршууллаа. 2017-оос 2021 он буюу сүүлийн 5 жилийн турш тасралтгүй тэргүүлсэн тэргүүний сум 2019 оны Монгол Улсын төвийн бүсийн шилдэг сум алтан бодлогчдын хувьд 2022 он сумын бүтээн байгуулалтыг түүчээлэн өрнүүлсэн жил байх болно. Улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр туулгалын хойд 2 салаанд төмөр бетон гүүр барих, сумын төвийн нэгдсэн цэвэр бохирын инженерийн шугам шийдтийн зураг төсвийг барилга хот байгуулалтын яамны 150 сая төгрөгийн санхүүжилтээр хийлгэх, сумын эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөдгийн хийх, сумын төвийн айл өргүүдийн хашааг жишг хогийн саваар жигдрүүлэх, чирэгжүүлэлтийн талбай явган зам, тоглоомын талбай байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны хоолны заалны өргөтгөл, хичээлийн байр, дотор байрны их засварын зураг төсвийг хийх, төлөвлөсөн хогийн цэгийг шинээр бий болгож менежментийг шинжлэх, туул үл хороололд гэрэлт самхаг барих, сумын нутаг дэвсгэрт ундны усны болон бэлчээрийн 5 гүний худаг гаргах, сумын төвийн ундны усны худгийг ухаалаг төхөөрөмжтэй болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мал аж ахуйн салбар, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, эдийн засаг нь өсөлттэй өгөөжтэй, ард иргэд нь ажилтай орлоготой, өрх гэр нь ая тухтай чанартай амьдралтай байж, төрлөх сумаа хөгжлийн төв болгоцгоё. Манай сум бол одоо энэ жил 21 оныхаа ажлаараа Төв аймагт ахын шилдэг тэргүүний сумаар шалгарсан. За ингэж 2017 оноос хойш яг өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд энэ амжилтаа доктортой хадгалж, за мөн бас нийгмийн салбаруудад хөрөнгө оруулалт татаж, за суур үзүүлэлтүүд ахиж байгаа нь энэ одоо төрийн байгууллагын удирдлагууд, за төрийн албан хаагчид, малчид, иргэд, үйлдвэрлэгчид одоо иргэдийн маань хамтын хүч, хамтын хөдөлмөрийн үр шим юм аа. За энэхүү амжилтыг бол одоо маш олон үзүүлэлтээр дүгнэдэг. За манай сумын хувьд бол одоо Монгол Улсын засгийн газрын тогтоол шийдвэр, за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын тогтоол шийдвэр, за мөн аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг амжилттай хангаж, за нутгийн захиргааны байгууллагын манлайлалыг бий болгож ажилласнараа энэ ажил маань сайхан үр дүнд хүрээд ажиллаж байна. За цаашид бидний хувьд бол одоо эх жилүүдэд энэ дэвшүүлсэн бодлого зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, энэ амжилтаа баттгаж илүү их хичээж ажиллах шаардлагатай байгаа. За 2022 онд сум орон нутаг маань бол яг бүтээн байгуулалтыг түүчээлэн өрнүүлсэн жил байх болно. За бидний одоо олон жил хүсэн хүлээж байсан энэ гүүрний ажил маань одоо бас улсын төсвийн
2.3 тэрбумын төгрөгөөр одоо шийдвэрлэгцээ. За энэ дээр бол одоо манай аймгийн удирдлагууд, за манай Төв аймгийн торгоо сонгогдсон улсын хурлын гишүү, одоо Жигждийн Бачрал, Ямаагийн инх бол гэхэд одоо улсын хурлын гишүүд байгаа. Энэ гишүүд маань одоо сайхан дэмжиж бас холбогдох яамыг хандлагт хандаж энэ төсвийн хөрөнгө шийдвүүлсээ. Одоо энэ тендер нь яам дээр зарлагдж байгаа. Удахгүй бас гүйцэтгэж тодорхойд ажил эхлэх байхаа. За мөн бас энэ сум орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нэг ажил бол энэ цэвэр бохирын инженерийн нэгдсэн шугам шийдлийг бол шийдвэрлэх асуудал байгаа. За энэ дээр бас барилга бот байгуулалтын яамны сайд бас бидний ажлыг дэмжиж одоо яамны хөрөнгө оруулалтаар зураг төсвийн ажлыг хийлгэхээр одоо зургийн даалгавар бэлтгэлд ороод одоо тендер нь бас зарлагдаад удахгүй бас зураг төсвийн ажил нь хийгдэж байна. За улмаар бас энийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар одоо банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой гэдэг одоо барилга бот байгуулалтын яам бас энэ асуудлыг анхаарад эхнээсээ одоо суурин тавигдаад явж байна. За мөн бас аймаг сумын хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх гэж байна. За ингэснээрээ бид хуучин эмнэлгээ бол амбулатороор ашиглаад шинээр барьж байгаа өргөтгөлөө бол больницоор ашиглаад энэ хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ая тухыг хангах үүднээс энэхүү барилгын ажлыг одоо эхлүүлэх гэдэг бас тендер зарлагдах шатндаа явж байна. За өөр бас нэг ажил гэх юм бол бид энэ ерөнхий боловсролын сургуулийнхаа хичээлийн байр, дотуур байрны их засварын ажлын зураг төсвийг бас тендерийн зарлалцсан явж байна. За мөн бас хичээлийн байрны хоолны өргөтгөлийн заалыг бас зураг төсвийн хийлгээд ингээд ажиллаж байна. За энэ жилдээ бид нар бас энэ төвлөрсөн хогийн цэгийг шинээр байгуулж менежментийг шинжлэх. За мөн бас энэ сумынхаа төвдөө явган зам, за чирэгжүүлэлтийн талбай байгуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, гэр хорооллын айл өрхүүдийг жишг хогийн саваар жигдрүүлэх. За мөн бас залуус цэцэрлэг түрээлэнгийн ажлыг одоо нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүдээр хийж гүйцэтгүүлэх. За өнгөрсөн жил 2021 онд эхэлсэн энэ Жацрагны кластер ферм аймаг сумын хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ фермийн ажлыг өргөжлүүлж одоо нэмж 2300 суулгаст суулгаад нийт 3500 суулгастай энэ фермийг одоо Жацрагны фермийг сумынхаа бүлэг хоршоодод эзэмшүүлж ажлын байрыг нэмэгдүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр энэ дээр бас анхаарч ажиллаж байна. За мөн бас энэ ундны худгуудыг ухаалаг төхөөрөмжтэй болгох, гэр хорооллуудад одоо шаардлагатай байгаа гэрэлтүүлгийг тавих. За бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг одоо бид нар төлөвлөөд төсвөө батлуулаад за цаг хугацаанд нь тендерүүдийг зарлаад хийхээр одоо ажиллаж байна.